Өнөөдрөөс эхлэн Баянгол дүүрэг арихгүй дүүрэг болж байна. Нийтийг хамарсан архитект нь үндэсний аюулгүй байдалд бодитоогоор нөлөөлөх хэмжээнд хүрснийг тэмдэглэж, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар улс орон даяар өрнөж байгаа. Арихгүй Монголын төлөө хамтдаа энийг эрчимжүүлж, Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж байгаа. Хүүхдийн манлайллаар нийгмийн сөрөг асуудлыг шийдвэрлэх, хүүхэд бүр ерөнхийлөгч болж чадна хөтөлбөрийн анхны дэд хөтөлбөр болох Арихгүй Баянгол дүүрэг хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлэх зорилгоор энэхүү уриалгыг гаргаж байгаа юм байна. Арихгүй Монголын төлөө хамтдаа гэсэн ийм аянийг зарласан. За энэ аяныг Баянгол дүүргийн төр захиргааны байгууллага засаг даргаас дүүргийн иргэдийн хурлаас бид энэ аяныг дэмжиж арихгүй хамт олон болох энэ уриалгыг гаргаж байгаамаа. Тэгэхээр Арихгүй Баянгол дүүрэг гэсэн энэ уриалгыг бид өнөөдрөөс эхлээд энэ оны өмнөөс эхлээд Баянгол дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагуудаас эхэлж байгаа. Бид өөрснөөсөө удирдлагаасаа эхлээд өөрснөөсөө эхэлж шинжлэгдэж эхэлнэ. Баянгол дүүргийн засаг дарга түүний тамгын газар хороод дүүргийн бүх шатны төрийн болон төсөвт байгууллагуудын удирдлагуудаас архи согтууруулах ундааны хэрэглэнээс татгалзан эхлэж байгаа юм а. За энэхүү уриалгад улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр архи согтууруулах хундаа тамхи худалдан авахгүй байх, ажлын байранд аливаа хэлбэрээр архи согтууруулах хундаа хэрэглэхгүй байх, тэмдэглэлт баяр ёслолын нийтийг хамарч зохион байгуулж буй үйл ажиллагааг архи согтууруулах хундаагүйгээр тэмдэглэх гэсэн заалтууд багтаж байгаа юм а. За энэхүү уриалгыг нийслэлийн бүх дүүргүүд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн болон төрийн бус байгууллага хамт олон аж ахуй нэгж айл өрх бүр дэмжин ажиллаж архи согтууруулах хундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагууд цагийн хуваар дотоод журмаа баримтлан аливаа зөрчил дутагдал гаргалгүй ажиллахыг тус дүүргийн хамт олноос уриалж байна.